Монголын хүүхдийн спортын 8 дугаар наадмын Дархуул аймгийн анхан шатны тэмцээн энэ оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 4 дугаар сарын 20-ны хооронд зохион байгуулагдаж, спортын 22 төрлөөр 25 сургуулийн 3100 тамирчин 220 багц медалийн төлөө өрсөлдөн аваргуудад тодруулсан юм а. Баг наадам гээд тэмцээнд сагсан бөмбөгийн 3 төрлөөр орж алтан медаль авсан байгаа. Тэгээд алтан медаль авсандаа их баяртай байна. Одоо ер нь бол их наадам гээд улсад 2 жилийн нэг болдог одоо Монгол улсын спортын төрөлд хамгийн том тэмцээн тэрийг л хүлээж байна да. Манай багийн хувьд Star Flyers гэдэг нэртэй баг байгаа. Үүсгэн байгуулагдаад яг энэ жилээс тэгж эрчимтэй явагдаж эхэлж байгаа тэмцээн наадамд ороод тэрнээс өмнө бол яг манай Батарш багш бол хүүхдүүдэд цуглуулаад олдог байсан. Гэтэ энэ удаа яг сургуулийн шишээ гэдэг утгаараа ингээд бөөндөө нийлээд тэмцээнээс ордог болоод энэ жилээс эхэлсэн дээ. Тэгээ бэлтгэлийн хувьд бол одоо нэгд өдөр одоо сургуультаа жишээ нэ тий одоо дулаарсан байгаа юм чи бид нар одоо орой-моройгоор ингээл гадаа 3-3-5-5 дээр тоглох жишээ нэ тиймэрхүү байдаг та. Саяны болсон хүүхдийн наадмын анхан шатныхаа амийн аврагада 3 хас алтан медаль авсан байгаа. Тэгээд одоо 105 сарын 30-нд хүүхдийн наадмын улсын тэмцээн маань болно. Тэрэндээ бэлтгэлээ шаргуу хийж байна. Одоо 3 дахь жилдээ байтараар хичээлж байна. Байтрын спортод 6 жил хичээлж байгаа. 3 алтан медаль авсан байна. Энэ төвчээртийн анхаарал төвлөрн суурьтай л болно. Тамирчдаа дараагийн тэмцээн уралдаанд амжилт хүсье. Анхан шатны тэмцээний төрөл тус бүрээс шалгаран алтан медалийн эзэд болсон 260 тамирчин 30 дасгалжуулагч ирэх 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 5-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын 8 дугаар наадмын шигшээ тэмцээнд аймагт төлөөлөн оролцох юм а. Бид одоо энэ 2025 он зохион байгуулагдаж байгаа одоо Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдж байгаа хүүхдийн спортын 8 дугаар их наадам дархныхаа өсвөрийн баг тамирчдыг тэргүүлэх байх гэдэг бас ихтгэл төгс байна. Яагаад гэвэл Дархуул аймгийн засаг дарганд иргэд өсвөрийн шигшээ баг тамирчдыг бид одоо байгуулад 2 жил гаруй болж байна. За хүүхэд багшуудаас улсын чаналтай уралдаан тэмцээнд оролцоход орон нутгийн засаг дарганы хамгийн газрын дүүээс одоо дэмжлэгийг тогтмол үзүүлж байна. Мөн дээр нь уралдаан тэмцээнд оролцоод ирэхэд нь бас бид нар урамшууллыг үзүүлж байна. Ингээд дархны маань хүүхэд багшуудаас 260 өсвөрийн тамирчид төлөөлөн шигшээ тэмцээнд оролцохоор болоод байна. За өнгөрсөн 2024 оны хувьд гэх юм бол нийтдээ 64 сая төгрөгийг энэ өсвөрийн шигшээ багийн тамирчдыг улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь за мөн дээр нь амжилт үзүүлсэн тохиолдолд урамшуулал болгож тэмцээг үзүүлсэн байна. За ер нь бол өсвөрийн шигшээ багийнхаа тамирчдыг урамшуулахаас гадна тэдэнтэй одоо нөгөө спортоор хичээлэх орчин нөхцөлийг одоо бий болгоход бас энэ засаг даргын одоо үйл ажиллагааны хөтөлбөрт бид одоо тусгай ажиллаж байна. Одоо хамгийн сүүлийн жишээ гэх юм бол одоо хүндийн өргөлтийн тамирчдын одоо заал танхимыг аймгийн засаг даргын хамгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлж заал танхимыг засварлахад бэлэн болоод байна. Бас энэ ташрамыг хэлэхэд өсвөрийн шигшээ багийн тамирчид маань өөрийн гэсэн автобустай олсон. За ингээд зохион байгуулагдаж байгаа уралдаан тэмцээнд одоо бусдыг хүлээлгүйгээр өөрсдийн автобусаараа бас оролцох нөхцөл боломжийг бид хангасан. Дархуул аймгийн тамирчид өмнөх онуудад болсон хүүхдийн спортын шигшээ тэмцээнд 2 удаа 2 дугаар байр, 1 удаа 3 дугаар байранд шалгарч багтан амжилт үзүүлж байсан төвхтэйлээ. За хүүхдийн спортын наадмын анхан шатны тэмцээний хаалтны үйл ажиллагаанд Дархуул аймгийн засаг дарганы хамгийн газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Цэцчихэр, Бэн тамирын спортын газрын дарга Амраа болон оюуны ирээдүйн зөвсөлбөр сургуулийн захирлууд оролцсон баг тамирчдад шагнал гардуулан цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүссэн юм а. За мөн энэ үеэр спортыг дэмжихэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн зарим багш нарыг ой медалаар шагнасыг гартуулан өглөө.